193 дугаар анги. Ятхын охин тэнгэрийн тэнгэрлэг урлаг. Ятхын охин тэнгэрийн тэнгэрлэг урлаг гинэ. Ятхын охин тэнгэр үйл ялэг гайхан Юан руу харав. Миний нэрээр нэрлэхдээ итгэлтэй байна уу? Юан эргэлзэлгүй толгой төхөв. Итгэлтэй байна. Ятхын охин тэнгэр хэсэг хугацаанд түн рүү ширтснээ зөөлөн инээмсэглэлээ. Тэгвэл хүснээрээ бол тэр сүнс өдөрдөгч ятхыг сүүлийн удаа зөөлөө илүү. Надад заах зүйл үлдсэнгүй. Хизээ нэг өдөр чи жинхэнэ надтай уулзна гэж найдаж байна. Түүний харцанд үл хэлэг хүссэн хүлээсэн өнгөт тодров. Магадгүй чи миний ятханд тэмүүлэх сэтгэлийг дахин асаачч мэдэх юм. Тэгээд инээмсэглэн дараа уулзъя. Ятхын бурхан минь. Юан зог тусгав. Чи сая намайг юу гэж гэвч өгөө дуусахаас өмнө эргэн тойрондох усны ертөнд сарнин алга болов. Ятхын охин тэнгэрийн дүрч манан мэт бүдгэрлээ. Юан нүдээ нэг. Түүний өмнө сүнс өдөрдөгч ятах хэвээрээ. Харин хажууд нь ятхын охин тэнгэр биш. Амаа ангаалган гайхширсан Фэй Юян зогсож байв. Тэр мөчид Юан өмнө мэдэгдлүүд араараасаа гарч ирэв. Та ятхын охин тэнгэрийн тэнгэрлэг урлагийг сурлаа. Англи үл мэдэгдэх мэрэгжлийн төвшин 1. Тайлбар ятхын охин тэнгэрээс сурсан зүйлээ өөрийн мэдлэгтэй хослуулан Юаны бүтээсэн онцгой техник. Баяр хүргэе. Та анхны онцгой техникээ бүтээлээ. Та шинэхэн техник бүтээгч цол хүртлээ. Гэтэл үгээр дууссангүй. Онлайн тулаанчдын ертөнцийн бүх тоглогчид нэгэн зэрэг харагдах хоёр том мэдээлэл тэнгэрт гарч ирэв. Баяр хүргэе. Тоглогч Юан шинэ техник зохиолоо. Баяр хүргэе. Тоглогч Юан өөрийн техникээ зохиосон анхны тоглогч боллоо. Дэлхийн өнцөг болон бүр тоглогчид тэнгэр өөд харж алмаарцгаав. Ямар новшин вэ? Өөрөө техник зохиож болдог юм уу? Яаж хийдэг юм? Техник зохиох систем байдаг гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Олон хүн тэр дараа өөрийн техник хэрхэн зохиох талаар толгойд гашлагаж эхлэв. Харин тэр үед Шэв Юан, Фэй Юяны догтлсон дуу Юаныг ухаан алдуулав. Чи чадчихлаа. Фэй Юян бараг хашгирч байлаа. Чин сүнс өдөртөгч ятхыг тоглолцглоо. Юан гайхан ятг руу харав. Тэгээд нэг чавхцыг зөөлөн татлаа. Тин цэвэрхэн уянгалаг шиг жижиг өрөөгөөр цөөрэтв. Юан ятхын охин тэнгэрийн тэнгэрлэг урлагийн хөдөлгөөнийг санаад дахин нэг хэдэн өнгө тоглов. Тин Фэй Юян түн рүү бараг гүйчихв. Чи яаж хийчих вэ? Түүний нүд найдалгаар гэрэлтэв. Энэ ятхыг тоглох ямар нэгэн нууц байдаг юм уу? Би ч бас сурмаар байна. Юан хэсэг бодлоо. Яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Тэр сүнс өдөрдөгч ятг руу харав. Үүнийг тоглохын тулд тодорхой тусгай арга барил хэрэгтэй юм байна. Гэхдээ би тэрийг чам зааж чадах хэсгээ мэдэхгүй байна. Юан чин сэтгэлээсээ хэрв зааж чаддаг бол эргэлзэлгүй зааж өгнө гэж хэллээ. Фэй Юян нүүрэнд сэтгэл дундуур байдал тодров. Тийм байсан юм уу? Гэхдээ удалгүй тэр сэргэв. Ямар ч тач одоо чи энэ ятхыг тоглож чаддаг болсон. Фэй Юян догтлон үргэлжлүүлэн эзэнд нь мэдэгдчихвэл сүнс өдөртөгч ятах чиний болно. Юан гайхан эргэж харав. Түр хүлээ. Би тоглож чадвал энэ ятхыг өөртөө авч болно гэж үү? Тийм ээ. Фэй Юян толгой төхөв. Эзэмшигчин сүнс өдөртөгч ятхыг зөв тоглож чадсан хүнд ятхыг өөрт нь өгнө гэж аль эрт хэлсэн. Тэр мөрөө авчин хинч тоглож чадахгүй ятхыг агуулхад хадгалснаас тоглож чаддаг хүнд өгсөн дээр үсттэй. Юан шууд эзнийг нь хаанаас олох юм гэж асуулаа. Түүний дуунаас ятхыг үнэхээр өөрийн болохыг хүсэж байгаа нь хэлтвэ. Тэр энэ хотод байгаа. Фэй Юян хэсэг бодон өнөөдөр уулзах хүсэлтэд явуулчихвал маргааш уулзч болох бах. Тэгье гэж Юан толгой төхөв. Удалгүй Юан Фэй Юян хоёр нууц өрөөнөөс гарлаа. Сүнс өдөртөгч ятхыг одоохондоо дотор нь үлдээв. Фэй Юян хоёр хамгаалагчд хандан Ахмад зоод бид маргааш очино гэж дамжуулаарай гэв. Юу? Хамгаалагчид гайхав. Фэй Юян нүүр дүүрэн инээмсэглээд Юан руу заарлаа. Сүнс өдөртөгч ятхыг тоглож чаддаг хүнийг олчихлоо. Юу? Үнэн үү? Хоёр хамгаалагч араараасаа уулгаалдав. Фэй Юян яг өөрөө тоглож чадсан мэт бахархалтайгаар "Тийм ээ" гэлээ. Би зоо эзэнд даруй мэдэгдэнэ. Ийм мэдээ сонсоод зоо эзэн маш их баярлах бах. Хэсэг хугацааны дараа Юан, Фэй Юян хоёр бусдаагаа нийлв. Шон ухаан сониучрхан "Юу болов?" гэж асуулаа. Фэй Юян нууцлыг нэмсгэлв. "Сүртэй юм бишээ." Тэгээд шан настан руу харав. "Багшаа, Юан бид хоёр маргааш Ахмад зоовгийн зочлон." Шан настан хөмсгөө өргөв. "Ятхын мастер зоов юу? Яагаад?" "Тийм ээ, ятхын холбоотой асуудал." Фэй Юян санаатай нууцлж "Маргааш очиод өөрөө мэдэн дээ." Шон настан "Одоо хэлчихэж болохгүй юм уу?" гэж асуулаа. Фэй Юян инээдээ алдав.
Тэгвэл сонирхолгүй болчихно шүү дээ. Тэгээд гараа ташив. Ямартай ч энд хийх ажил дуслаа. Шүн болтол хотоор зугаалцгаая. Шан настан Юан настан хоёр бие бие руугаа харав. Фэй Юянд юу нууж байгааг хоёулаа сонирхож байлаа. Тэд хідэн цаг хотын гудамжаар зугаалав. Луугийн мөн чанар сүмийн сүр бараатай хуцнаас болоод ихэнх хүн тэднийг хүндэтгэн зай тавина. Харин бүлгмийн хуцыг танихгүй зарим мухаг гэрчүүд үзэсгэлэнт бүсгүүчүүд дойртох гэж оролцсон ч нэг л хүүтэй харцанд найз цогтцгаав. Орой болоход бүгд буудалдаа буцлаа. Харин тэр үед зов гэр бүлийн харшид нөгөө хоёр хамгаалагч урт цагаас халтаа хөгшин ирээ өмнө зогсож байв. Ахмад зов хөмсгөө зангидан "Тоор итгэлтэй байна уу? Сүнс өргөтгч ятгыг тоглож чаддаг хүн үнэхээр гарч ирсэн гэж үү?" гэж асуулаа. Нэг хамгаалагч хүндэтгэн "Бид өөрсдийн нүдээр тоглож байгааг нь хараагүй. Гэхдээ дагинт Фэй ийм зүйл дээр хотлоо ярих хүн биш." Ахмад зов сахлаа зөөлөн хэлв. Фэй Юян луугийн мөн чанар сүмийн өнгөрсөн тэмцээнд 7 дугаар байр эзэлсэн тэр залуу бүсгүй юу? 194 дугаар анги. Энэ үгээр хэлэмгүй мэдрэмж юу вэ? Ахмад зов хэсэг бодолд автав. Би тэр Фэй Юянтай өмнө уулзч байсан үнэхээр авьяастай ёс журамтай охин. Тэр хоёр хамгаалагч руу харав. Сүнс өргөтгч ятгын талаар худлаа хэлнэ гэж бодохгүй байна. Гэхдээ тоглосон хүн хэн болохыг мэдсэн үү? Хамгаалагч толгоос хэсрэв. Үгүй ээ, зов эзэнтэй. Тэр хүн хар баг зүүсэн байсан тул царайг нь хараагүй. Гэхдээ луугийн мөн чанар сүмийн гадаад чивийн хувцастай байсан. Ахмад зов хэсэг чимээгөө сууснаа толгой дөхөв. Сүнс өргөтгч ятгыг авэдэр. Түүний нүдэнд догтлол тодров. Тэр нууцлаг хүн үнэхээр ятгын охин тэнгэрийн ятгыг тоглож чадсан эсхийг би өөрийн нүдээр харна. Тэр өрөө эрхэмсэг дэлбээ зочид буудалд шан настан 3 эмэгтэй шив рүү харав. Маргааш уулзцгаая. Фэй Юян, Шон Ухаан, Минли 3 өрөөнийхөө гадна сэтгэл дондор зогсон. Шан настан тэднийг тоосонгүй. Харин Юан руу хараад "Шив Юан, өрөөнд оръё" гэв. Тэгээд бүр гараас нь хатхан хүчээр дагуулж орлоо. Шив Ухаан өөрөөгөө харан "Өө, та Юаныг шан наснаас хамгаалаарай" гэж нухацтай хэлв. Шан насны нүүрэнд гашуун нэмсгэл тодров. Санаа зовлтгүй. Би байхгүйсэн ч шан насны түүнд юу ч хийхгүй. Тэр санаа алдав. Урд нь үргэлж ийм авир гаргадаг байсан. Гэхдээ үнэхээр ямар нэгэн зүйл болж байгаагүй. Шан настан угаасаа ийм хүн. Шон Ухаан итгэсэнгүй. Та тэгж хэлсэн ч би тайван байж чадахгүй. Өглөө болтол сайн харж байгаарай. Надад сануулах шаардлагагүй. Шуан настан толгоос хэсрэв. Тэгээд ч бүлгмийн настан шавтайгаа зохисгүй харилцаанд орж болохгүй гэсэн дүрэн би. Тиймээс санаа амар унтцгаа. Та тэгж хэлж байгаа л 3 бүсгүй өрөөнд орлоо. Хаалга хаагдмагц Шон Ухаан чангаар гомдлоо. Шан наст үнэхээр хичих нүргүй хүн юм аа. Юу ч хийхгүй юм бол яах гэж шав нарын өмнө ингэж сэйтгнээд байдаг байна. Фэй Юян шууд багшаа хамгаалав. Миний багш сул тал байдаг нүнэн. Гэхдээ тэр талаар чи ингэж ярих хэрэггүй шүү. Шав шуу. Харин Минли хоёрын маргааныг огт тоосонгүй. Толгоос хэсрээд 2 орны нэгэн дээр хэвтэн шууд нүдэн нөө. Нөгөө өрөөнд шан настан Юан руу нэмсгэлөө. Чи өгнөө шин надтай нэг орон дээр онтно. Шав Юан. Юан түүн рүү хэсэг хараад "Зүгээрээ шан настаа. Над ор хэрэггүй" гэв. "Юу?" Шан настан гайхав. "Тэгвэл хаана унтах юм? Газар дээр үү? Тэгж болохгүй." Тэр үед Шуан настаа орж ирв. "Энд өөр ор байгааг мэдж байгаа зү?" Юан толгоос хэсрэв. "Тийм бишээ, би тоглоомноос гарна. Тийм болохоор над ор хэрэггүй." Шан настаа хөмсгөө зангидлаа. "Тоглоомоос гарнаа?" Тэр юу яриад байгааг ойлгосонгүй. "Тийм ээ, орой хоолны цаг болчихлоо. Би өглөө эргээд ирнэ." Юан ингэж хэлээд түүний 2 насны нүдэн дээр гинт алга болчихов. "Юу?" Шан настан хоосон орон зай руу мэл гайхан ширтв. Тэр хайччихв. Шуан наст хүртэл гайхлаа. Гэхдээ тоглогчид ертөнцөөс гарахад тоглоомын ертөнцийн хүмүүс үүнийг ер бүсээ үзэгдэл мэт хүлээж авдаггүй. Нэгэн үл мэдэгдэх нөлөө байсан тул тун удалгүй хоёул энэ талаар бодгоо билв. Шан настан орон дээр завилцав. Би бясалгана. Тэр Шуан настан руу хүүтэй харцаар ямар нэг утгагүй зүйл хийх гэж оролдвол хийсэндээ харамсан шүү. Шуан настан толгоос хэсрэв. Миний ихнэр өөд болсон ч би одоо хүртэл түүндээ үнэнч түүнээс уруух зүйл хизээч хийхгүй. Шан настан юу ч хариулсангүй. Бодит ертөнцид Юан орой хоол идээд бясалгал хийхээр оролдов. Гэвч өнөөдөр оюун санаа нь ерөөсөө төвлөрөхгүй байлаа. Ятгын охин тэнгэрийн тоглож байсан аялгууд толгой дотор нь дахин ихшиглэнэ. Ятгын охин тэнгэр Юан түүний дүр төрхийг санах бүр зүрх нь өөр ирэхгүй хүчтэй цохилж байлаа. Тэр дүрийн үзүүлэлтэд анх тохируулах үедээ уулзсан нууцлаг үзэсгэлэнт бүсгүй
эс тооцвол амьдралдаа анх удаа харсан хамгийн үзэсгэлэнтэй хүн нь ятгахын охин тэнгэр байв. Гэхдээ нэг зүйл хачирхалтай. Юан дөрвийн үзүүлэлтийн үеийн тэр үзэсгэлэнт бүсгүйг бодоход ямар ч онцгой мэдрэмж төрөгдөггүй. Харин ятгахын охин тэнгэрийг санах бүрд зүрх нь хурцсаж, цээжин дотор нь тайлбарлахад бэрх мэдрэмж төрнө. Энэ үгээр хэлэмгүй мэдрэмж юу юм бэ? Юан бүр санаа зовж эхлэв. Хэсэг оролцсны эцэст бясалгалдаа төвөрлөж чадахгүйгээ ойлгов. Энэ янзаараа бүтэхгүй нь өнөөдөр унтахаас тэр орондоо хөвтлээ. Гэвч ятгахын охин тэнгэрийн нэмсгэл нүдэнд нь харагцаар байсан тул шөнийн хагас хүртэл унтаж чадсангүй. Эцэст нь арай гэж нойрсон ч ятгахын охин тэнгэр зүүдэнд нь хүртэл гарч ирэв. Өглөө Юров түүнийг сэрэх хүртэл тэр зүүд үргэлжилсэн юм. 195 дугаар анги. Энерги биежүүлэлт. Ямар хачин зүүд байваа? Юан сэрснийхаа дараа хэсэг тааз руу ширтэв. Хачирхалтай зүүднээсээ сэрсэндээ хүртэл баг зэрэг харамсаж байлаа. Дээд тэнгэрт очивол түүнтэй дахиж уулзаж хамт ятаа тоглох боломж гарах болов уу? Юан дотроо санаа алдав. Ятгахын охин тэнгэртэй дахин уулзахыг яагаад ингэтлээ хүсэж байгаагаа өөрөө ч сайн ойлгохгүй байлаа. Өглөөний хоолны үеэр Юров "Аха, тэмцээн маргааш эхэлнэ үсттэй" гэж асуулаа. "Тийм ээ, та тэмцээн болох хотод өрчихсөн үү?" "Өчигдөр ирсэн. Ойлголоо." Юров гинт нэг зүйл санав. "Нэр аха, дараа тоглоомд ороход над хотоос гарахад туслаарай. Би хамгийн сүүл тантай хамт тоглоомноос хойш тоглоомд ороогүй. Хотод байх зөвшөөрлөө хугацаа дуусчихсан байх." Тэр санаа зовсон өнгөөр зөвшөөрлөө үлдсэн гэж шийтгүүлмээр байна. Юан тэр үед л санав. "Нэрээ тийм, би бүр мартчихж." Тэгээд тайвшруулаа. "Санаа зовлтгүй. Чи тоглоомд орохдоо над тэл. Би пинг-пингийг явуулж чамаас хотоос гаргуулна." "Ойлголоо, баярлалаа аха." Удалгүй Юан тоглоомдоо эргэж орлоо. Түүний дүр өрөөнд гарч ирэх мөч шан наст нь нүдэ нэв. "Эргээ тавтай морил шив Юан." "Би эргээ." Юан өгөө дуусгаж чадсангүй. Шан наст нь түүнийг гинт өөр өрөөрөө давтан орон дээр унгав. "Настан шан?" Юан сандрав. Шан наст нь түүнийг том дэр шиг тэрвэн авчхав. "Яаж над чиг залуухан үзэсгэлэнтэй бүсгүйг нэг хөгшөө өвгөнтэй бүтэн шөнө хамт ойлгож чадж байна?" Шан наст нь сүртэй санаа алдав. "Чамд ерөөсөн хамаагүй юм уу?" Шуан насны хөмсөг татгана. "Би чамаас хөгшин үнэн. Гэхдээ чи өөрийгөө залуухан бүсгүй гэж нэрлээд байгаа юм бол би дунд иргэм насны ир болж таарах нэ." Шан наст нь түүнийг үл тав. Тэр бүр хоёр хөлөөрөө Юаныг ороож эхлэв. "Ямар байна, шив Юан?" Тэр дур булаамын нэмсгэл тодрууллаа. "Хэрв хүсвэл хэсэг хугацаанд ингэж байж болно шүү. Надад л хэлчих." Түг. Шан насны толгой үл мэдэгдэх ямар нэгэн хатуу зүйд гинт цохив. "Аа!" Тэр толгойгоо барин эргэн харлаа. "Шуан настаа. Та намайг яагаад зөхиж зүрхлөө?" Гинт Шуан настаа орон дээр гайхсан царайтай сууж байв. "Юу яриад байгаа юм? Би чамайг зөхөөгүй." "Тэгвэл сая намайг хэн зөхчихв?" Шан настан үл итгэн "Сүнс ирээ зөхсөн гэх гээд байна уу?" Шуан настан хоёр гараа өргөж үзүүлв. "Үнэхээр би биш. Гарыг минь хар. Юу ч бариаг байна." Шан настан руу түүн рүү сэжигтэй зэхэлжив. Сая яг ямар хатуу зүйлээр зөхүүлсэн нь харцаагүй. Гэхдээ Шуан настын энэ зайнаас үл мэдэгдэх хурцтай дайрч зэвсгээ нууж амжих боломж бараг байхгүй. Тэгвэл юу болсон юм? Энэ өвдөлтийг зүгээр төсөөлсөн гэж үү? Гэвч тийм зүйл бүрч боломжгүй мэт. Эцэст нь ямар ч нотлохой тайлбар байхгүй тул Шан настан тоохоо болохоор шийдэв. Тэгээд дахин Юан руу бүхэж "За тэгээд шив Юан юу гэж бодож байна? Би чамд олон зүйл зааж түг." "Аа!" Дахин толгой руу үл үзэгдэх зүйл буулаа. Шан настан тэр дараа эргэн харсан ч Шуан настан өөрөөс нь тутахгүй алмаар нь зогсож байв. Эхний цохилтыг Шуан настан хараагүй. Гэхдээ энэ удаа тод харжээ. Түүний нүд томров. Энергийн бэхжүүлэлт. Шан настан хөмсгөө зангидлаа. "Чи сая юу гэсэн бэ? Энерги бэхжүүлэлт гинүү?" Шан настан Шуан настан нухацтай толгой төхөв. "Би өөрийн нүдээр харлаа. Хэн нэг энерги бийжүүлж чамайг зогсон." "Юу?" Шан настан тэр дараа Юанаас холдон босов. "Яаж боломжтой юм? Биеэсээ гадагш гаргасан энерги бийжүүлэн удирдах чадварыг дор иж сүнслэг агуу мастер төвчний тулаанчтал ашигладаг." Тэр эргэн тойрноо харлаа. "Тэгээд яагаад тийм хүчтэй хүн ямар ч шалтгаангүйгээр над руу дайрна гэж?" Шуан настан Юан руу харж доош дотроо бодов. Магадгүй шив Юаныг нууцаар хамгаалж яваа сүнслэг агуу мастер байгаа юм биш үз? Шан настны хийж байгаа зүйл түүнд таалагддаг болтой. Тэр мөчөд шан настны толгойд нэгэн залуу охины хоолой шууд сонсогдов. "Юан, ахад наалтхаа бол." "Шан настан нүдэн орой дээр гарах шахам Юан руу харав.
Сая хэний хоолой вэ? Шив Юан сүнслэг агуу мастер төвшний ихчтэй юм уу? Түүний нуруугаар хүүтүүлс орсов. Мэдсэн юм аа. Энэ залуу гарцаагүй ямар нэг аимшигтэй гэр бүлээс гаралтай. Шан настан тэр даруй Юанаас олдов. Ямар тач бос чив сэрсийсгийг шалгая. Тэр юу ч болоогүй мэт царай гаргаад өрөөнөөс хордон гарлаа. Шуан настаа араас нь гайхаж харж хоцров. Юан ч юу ч болоод өнгөрснийг ойлгоогүй байлаа. Удалгүй тэр хоёр ч өрөөнөөс гарав. Шан настны нөгөө өрөөний хаалгыг төгшлөө. Та нар сэрсэн үү? Хэдэн хормын дараа Минли хаалгаа нэв. Өглөөний минь шан настаа, Шуан настаа, Шивюан шан настан дотгош өнгөв. Нөгөө хоёр ч яасан? Минли хаалгыг илүү том онгойлгож үзүүлв. Фэ Юян, Шуан ухаан хоёр хоёулаа гүн нойрон тавтжээ. Минли гашуухан инээмсэглэв. Тэр хоёр шүнжэнгөө ярьж хонсон юм. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 196 дугаар анги Настан зов. Шив Шуан босцоо. Шан насны чанга дуу өрөөг дөргөв. Фэ Юян болон Шуан ухаан хоёр зочин сэрлээ. Фэ Юян нүдэн хон. Багшаа, та манай өрөөнд юу хийж яваа юм гэж асуулаа. Өглөө олчихлоо. Шан настан гараад ишв. Ахмад зовтой уулзахгүй юм уу? Фэ Юян тэр үед хаалганы дэргэд Юан зогсож байгааг анзаарлаа. Түүний нэр тэр доороос сэргэв. Уучлаарай. Фэ Юян яран босож хувцс үсээ янзлан эхлэв. Шуан ухаан ч муу байдал өөрийгөө зэгцэллээ. Хэсэг хугацааны дараа шан настан бэлэн босноо гэж асуулаа. Фэ Юян үл ээлэг хичингүүрэн тиймээ гэв. Удалгүй бүгд цочид буудлаас гарлаа. Зов гэр бүлийн хар шахтын нөгөө талд байсан тул тэд 2 цаг орчим алхав. Харшид ойртох тусам Юанд энд тэндээс олон ятгын аялал сонсогдож эхэллээ. Түүний сонирхсан царайг хараад Фэ Юан зов гэр бүлийн ятгах сурахыг хүссэн хүмүүс хичээл заадаг юм гэж тайлбарлав. Тийм болохоор энд үргэлж ятгахын дуу сонсогддог. Удалгүй тэд харшийн том хаалганы өмнө хурж ирэв. Хамгаалагчид тэднийг зогсоолоо. Фэ Юан бид Настан зовтой уулзахаар ирсэн. Урьдчилан мэдгдсэн байгаа гэв. Нэр Фэ Юан хамгаалагч тэр дараа би одоох ирье гэд гүйж одлоо. Хэдэн минутын дараа цагаан хувцастай цагаан сахалтай хөгшир тэднийг дагуулan буцаж ирэв. Фэ Юян 2 гараа хавсран хүндэтгэн ёслоо. Ахмад зовгийн амрыг ирээ. Ахмад зов толгой төхөв. Уулзалгүй уджээ шефэ. Тэгээд Настан шан хоёр руу харан мөн ёслов. Нөхөр тулаанчтай зов гэр бүл тавтай морил. Шуан настан шан настан хоёр ч ёсолж завгүй үедээ бидний хүлээ авсанд баярлаа гэв. Настан зов инээмсэглэв. Мэдээж би ийм боломжийг яаж алдах вүлээ? Түүний харц эцэст нь хар багтай Юан дээр тогтов. Тэгэхээр миний сүнс өдөртөгч ятгыг тоглож чадсан хүн чи юм байна, тийм үү? Нэрийг чинь мэдж болох уу? Юан 50 хариулав. Намайг Юан гэж дуудаж болно. Ойлголоо. Ахмад зов эргв. Намайг даг. Яриагаа өөр газар үргэлжлүүлье. Тэд харшийн гүн рүү алхаж эхлэв. Замдаа Настан Шуан сүнс өдөртөгч ятг. Нэг л танил сонсогдоод байх юм гэж бовтнов. Шан Настан хариулв. Би буруу санааг бол ятгахын охин тэнгэр дээд тэнгэр твшгээс өмнө хэрэглэж байсан ятг. Түүнийг орхисноос хинч зөв тоглож чадаагүй учраас хараагдсан гэж ярьдаг. Шуан Настан ойлгосон янзтай толгой төхөв. Тэгэхээр Шив Юан тоглож чадсан болохоор л бид энд иржээ. Шан Настан инээмсэглэв. Яагаад би ерөөсөө гайхгүй байгаа юм бол хэдэн минутын дараа тэд гол харшийн арын том талбайд хүрч ирэв. Тэнд хаш чулуун ширээн дээр үзэсгэлэнт хар ятга тавьжээ. Настан зов түн рүү харав. Сүнс өргөтгч ятга энд байна. Тэр ятгыг хэсэг хараад энэ ятга манай зов гэр бүлд 25 мянган жилийн турш жинхэнэ эзнээ хүлээж ирсэн. Тэгээд Юан руу нухацтай ширхдэг. Залуу минь, чи үнэхээр сүнс өргөтгч ятгыг тоглож чаддаг юм уу? Юан толгой төхөв. Ахмад зов юу ч хэлсэнгүй. Зүгээр л хажууд шалхаж зам тавьж өгөв. Юан ятгыг хараад суулаа. Ердөө ганц шөнөл өнгөрсөн ч сүнс өргөтгч ятгыг олон хоног хараагүй мэт санагдав. Тэр гүн амьсгаа авлаа. Нүдэ энэв. Тэгээд ятгахын охин тэнгэрийн өмнө тоглож байсан аяыг эхлүүлв. Тин сүнс өргөтгч ятгаас тэнгэрлэг их шиг цуурайтах мөчөд Ахмад зовгийн нүд орой дээрээ гарах шахав. Тэр үнэхээр чаддаг юм байна. Тун удалгүй тэнд байсан бүх хүн Юаны тоглолтод бүрэн автлаа. Настан шан дотроо уулгалтав. Тэнгэр минь, би түүнийг тоглохыг сонсоод хэдхэн хоног болж байгаа эцтэй. Гэтэл өмнөхөөсөө бүр өөр төвшөнд хүрчихсэн байна.
Шуан насны ч мөн айдал гайхширч байв. Энэ Шав Юаны ятхын чадвар гэж үү? Ер нь түүнд төгс хийж чаддгүй зүйл байдаг юм уу? Харин Фэй Юян Юанаас харцаа салгаж чадсангүй. Шав Юан хар баг түүний нүрийг нууж байсан ч Фэй Юян яагаад ч багны цадах царайг улам тод төсөөлж эхлэв. Төсөөлөх тусам хацар нь халуун шатна. Хэдэн минутын дараа Юан аяа дуусгаж тэр Ахмад зоо руу харав. Ямар санагдав? Ахмад зоогийн нүүрэнд гашуун инээмсэглэл тодорлоо. Үүнд үнэхээр хариулах шаардлагатай гэж үү? Тэр ятгаар 100 гаруй жил хичээлсэн. Гэсэн ч яг одоо Юаны өмнө өөрийгөө дорд хүм мэдэрч байв. Хэрв Юан ятгыг 2-7 хоног л чүрээгүй хугацаанд тоглож байгаа гэдгийг мэдвэл зочирцсондоо цусаар бөөлжчихсэн ч гайх зүйлгүй. Хэдхэн ормын дараа Ахмад зоо Юаны өмнө хүндэтгэн бүхив. Баярлаа. Түүний хоолой чин сэтгэлийн хүндэтгэлээр дүүрчээ. Энэ насандаа сүнс үдирдэгч ятгын жинхэнэ сүр жавхлан өөрийн чихэр сонсох боломж олгосонд баярлаа. 197 дугаар анги. Тэмцээний өмнөх өдөр. Хэсэг хугацааны дараа Юан Ахмад зоогоос би энэ ятгыг тоглож чадвал өөртөө авч болно гэж сонссон. Энэ үнэн үү гэж асуулаа. Ахмад зоо түүний нүдэнд хүссэн хүлээсэн агныг хараад инээмсэглэв. Тийм ээ үнэ. Гэхдээ тэр нэг болзол тавь. Харин чамд өгөхөөс өмнө ядаж сүнс өдөрдөгч ятгын шинэ эзний царайг нэг хармаар байна. Юан эргэлзэгсэнгүй. Толгойд тохиод хар хаш бага тайлав. Ахмад зоо түүний залуухан царайг харангуйтаа нүдэн нүлээлэг томорлоо. Миний төсөөлснөөс ч залуухан юм байна. Жинхэнэ гоц авьяастаа хэсэг чимээгүй байснаас дараа Ахмад зоо сүнс өдөрдөгч ятга одоо чинийх хүмүн гэв. Тэр мөчид Юан өмнө хид хідэн мэдээлэл гарч ирлээ. Баяр хүргэе, та ятгын охин тэнгэрийн орхисон ятга нуус залгарыг биелүүллээ. Та сүнс өрхтөгч ятгаар шагнууллаа. Нэр хүнд 50-аар нэмэгдлээ. Сүнс өрхтөгч ятга англил байхгүй. Тайлбар: ятгын охин тэнгэр олон жилийн турш тоглосны үр дүнд онцгой эрдэнэс болон хувирсан энгийн ятга. Энэ нь ердийн хөгжмийн зэвсэгч биш, ангилалтай эрдэнэсч биш. Юан ятга руу харав. Тэгэхээр үнэхээр ангилалтай эрдэнэс биш юм байна. Фэй Юян өмнө энэ талаар хэлсэн тул гайхсангүй. Гэхдээ ятгын охин тэнгэр энгийн нэг ятгыг олон жил тоглосоор онцгой эрдэнэс болгож чадсан гэхээр үнэхээр гайхалтай. Ахмад зоогийн нэрээ энэ хотод байгаа юм чинь маргаашийн ятгын тэмцээнд оролцох гэж байгаа юу гэж асуулаа. Юан толгойд өгөв. Тийм ээ, би Шав Фэйтэй хамт оролцсон. Тийм үү? Ахмад зоо инээмсэглэв. Чам шиг авьяастай хүн оролцож байгаа бол 1-р байрнаас доош орохыг төсөөлөхөд хэцүү юм. Фэй Юяны нүд тэр дараа гэрэлтэв. Үнэхээр үү? Ахмад зоо түн рүү хараад инээ талдав. Мэдээж, гэхдээ чи хамтрагчийнхаа үүргийг сайн биелүүлсэн тохиолдол шүү дээ. Фэй Юян шууд нухацтай болов. Би бүх чадлаар хичээнэ. Сайн байна. Ахмад зоо толгойд өгөв. Тэгээд маргаашийн шүүгчээ өвөр уулзъя. Юан болон бусад нь удалгүй харшаа савлаа. Тэдний холцсныхаа дараа Ахмад зоо сүнс өрхтөгч ятга байсан хоосон ширээ рүү харав. Дараа нь тэнгэр өөд харан аяархан. Эцэст нь чи ийм удаан хүлээсэн хамтрагчаа олжээ гэж бовтнов. Зоо гэр бүлийн харшаас гарсны дараа Юан одоо яах вэ? Тэмцээн маргааш эхлэн үздэй гэж асуулаа. Фэй Юян тийм ээ. Гэхдээ эхлээд бүртгүүлэх хэрэгтэй гэв. Юан зоог тусав. Бид одоо хүртэл бүртгүүлээгүй юм уу? Түүний мэддэг бодит ертөнцийн тэмцээнүүд дор хаяж хэд хоног заримдаа бүр 7 хоногийн өмнө бүртгэл хаагддаг байв. Фэй Юян тоосонгүй. Тэмцээн бол газар руу очив. Тэгээд төрүүлээд талхлаа. Хэсэг хугацааны дараа тэд хэдэн 10 мянган хүн багтах аврах том задгаа талбай төрч ирэв. Ойр орчим 70 мэт хүнээр дүүрчээ. Юан гайхаа. Энэ хүмүүс бүгд тэмцээнд оролцох юм уу? Фэй Юян толгоос хэсрэв. Бүгд бишээ. Гэхдээ ихэнх нь оролцогчд. Тэр эргэн тойрны харав. Энэ жил хосоор оролцох ёстой болохоор хүний тоо бүр их харагдаж байна. Намайг даг. Юан толгой дохиод Фэй Юяны даган том асарлуу алхлаа. Тэднийг харангуйтаа хүмүүс шүглэж эхлэв. Хөөш, тийшээ хар. Луугийн мөн чанар сүмийн дагин Фэй байна. Энэ жилийн тэмцээнд дахиад оролцох нэ. Өнгөрсөн тэмцээний тоглолтыг нь би одоо хүртэл сандаг. Энэ удаа хэр сайжирсныг нь хармаар байна. Хамтрагч нь хийм бол араас нь дагаж яваа хоёр үзэсгэлэнд бүсгүй нэгүү. Ятгыг эмгтээчүүд төлгөө тоглодог учраас олон хүн Шуан ухаан эсвэл Минлиг Фэй Юяны хамтрагч гэж таав. Харин Юан тэр үед эргэн тойрныхаа хүмүүсийг нухацтай ажиглаж байлаа. Энд хэр олон тоглогч байгаа бол тэр хэсэг ажигласныхаа дараа тоглогчийг өвөрмөц үс засалт төрөх байдлаар нэг нэгээр нь ялгаж эхлэв.
Миний оцсноос хамаагүй олон юм байна. Юан өөрөө ирэхгүй шүлсээ зээлгөв. Тоглоомын ертөнцийн хүмүүстэй байхдаа тэр огт сандардаггүй. Гэтэл өөртөө найдал бодит ертөнцөөс ирсэн тоглогчдыг харахаар яагаад ч юм төгшүүр төрөөд байлаа. Удалгүй Фэй Юян бүртгэлийн хэсэгт ирлээ гэв. Тэд асрын дотор орж дараал бахтай нэг ширээн дээр очлоо. Фэй Юян ажилтанд бид луугийн мөн чанар сүмэх, бид хамтрагчтайгаа тэмцээнд бүртгүүлэх гэсэн юм гэв. Ажилтан түүн рүү харангуйтаа шууд танив. Дагн Фэй, эргээд тавтаа мөрөл. Тэр баярлан энэ жилийн тэмцээнийг өнчих гэж бодож байлаа. Түр хүлээгээр нэрсийг чи одоохон бүртгэе. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.